Мэргэжилтнийг чадваржуулснаар дулаан хангамжийн үр ашиг дээшилж, хэмнэлтийг бий болгох төсөл үзүүлж байна. Монгол улс нь эрс тэс цагууртай тул бидний амьдралд дулаан хангамжийн систем нь амин чухал юм. Өнөө хүртэл Улаанбаатар болон бусад хотууд дулааны хуучин халаалтын системүүдийг ашигладаг нь их хэмжээний үр ашигыг зарцуулахаас гадна хүрээлэн буй байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна. Та эрчим хүчний хэмнэлттэй насоосыг суйрлуулахад хүрээлэн буй орчинд хэрхэн эергээр нөлөөлөхийг мэдэх үү? Энэ насоосны маань давуу тал маань энгийн жирийн 350-тай насоосыг бодох юм бол эрчим хүчийг 95% хүртэл хэмнэх боломжтой. Төслийг холбооны бүгд найрамдах Герман улсын эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны төр хувийн хвшлийн түншлэл Develop хөтөлбөрийн хүрээнд Velo Group-ийн хамтарсан санхүүжилтээр Берлин хотын ур чадвар ирээдүйг бүтээн сан холбооны бүгд найрамдах Герман улсын хэлийн чанд дахь ерөнхий боловсролын сургуулиудын хэрэг эрхлэх газартай хамтран Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хэрэгжүүллээ. Төслийн зорилго Монгол улсын дулаан хангамжийн системд эрчим хүчний хэмнэлтийг орчин үеийн техник ашиглах мэрэгсэн боловсон хүчнийг бэлтгэх замаар нэвтрүүлэх. Дулааны системийн шинжилэл, түгээн дэлгэрүүлэгч багш нар, сургалтын хөтөлбөр, дадлаг сургалт, түгээн дэлгэрүүлэх сургалт, олон нийтийн ойлголт, сурагч солилцооны хөтөлбөр, герман хэлний сургалт, шинжлэн засварласан дулааны угсралтууд, Улаанбаатар барилгын дадлагын газар, Дархан политехник коллежид үндсэн үйлслийн систем, Баянхонгор аймаг дахь Гигэн Сумаадын сургууль цэцэрлэгийн цогцлбор. Суралцж явах үед манай сургууль одоо халаалт муу байсан. Энэ жилээс эхэлж одоо халаалт ирснээр одоо манай сургууль дулаахан тийм тохилог болж эхэлж байгаа. Хүүхдэн байх үед гадуураа нөгөө говцсон өмсдөг байсан. Тэгээд одоо халаалт ирснээс хойш тэгээд ер нь бол говцсан тайж одоо хүүхд болгон тэгээ гоё сурагч хувцастайгаа одоо дөрөв хувцастайгаа байж байгаа. Улаанбаатар барилгын политехник коллежид дотуур байр. Түгээн дэлгэрүүлэгч багш нар төслийн хүрээнд сонгогдсон 10 түгээн дэлгэрүүлэгч багш нарыг сонгон шалгаруулж, дулааны системүүдийг шинжлэх замаар чадваржуулахаас гадна холбооны бүгд найрамдах Герман улсын Дортмунд хотод дох Вило цогцлборын харьяа академид эрчим хүчний өндөр үр ашигтай насоос сэдвт дадлагд суурилсан сургалтанд хамраглалаа. Эрчим хүчний хэмнэлттэй ухаалаг насоос сургалтын хөтөлбөр, үүнд сантехник халаалт, агаар жуулалтын техникчийн ангийн сургалтын хөтөлбөрийг эрчим хүчний хэмнэлттэй ухаалаг насоосын сэдвээр агуулгыг баяжуулсан. Мөн инженер, техникийн ажилтнуудыг чадваржуулах зорилгоор хөтөлбөрийг захим хэлбэрээр боловсруулж, UTV-д үндэсний захим сургалтын системд байрлууллаа. Берлин хотын ур чадвар ирээдүйг бүтээн сантай хамтран сурагч солилцооны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүллээ. Герман хэлний сургалтанд хамрагдаж байгаа сантехникийн чиглэлийн оюутнуудаас герман хэлний болон ур чадварын шалгалтыг аван сонгон шалгарсан 2 оюутныг холбооны бүгд найрамдах Герман улсад дадлаг сургалтанд хамрууллаа. Мөн Вило үйлдвэрийн герман дадлагжигч суралцагчид Монгол улсад дадлаг хийж сургалтанд хамраглаа. Герман хэлний бэлтгэл сургалт суралцагчдын герман хэлний бэлтгэлд төслийн хамтрагч байгууллага болох холбооны бүгд найрамдах Герман улсын хэлийн чанд дахь ерөнхий боловсролын сургуулиудын хэрэг эрхлэх газар дэмжлэг үзүүлж ажилласан. Үүнд герман хэлний сонгон хичээл хамтрагч Дархан уул аймаг дахь политехник коллежид нээж ажиллалаа. Улаанбаатар барилгын политехник коллеж болон Дархан уул аймаг дахь политехник коллежийн багш нар дуршлаг солилцож, ном, сурах бичиг, арга зүйн сургалтаар хангаж ажиллахаас гадна сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудын хэлний бэлтгэлийг хангахад дэмжлэг үзүүлсэн. Олон нийтэд мэдээлэл түгээх. Төслийн хүрээнд олон нийтэд эрчим хүчний хэмнэлттэй ухаалаг насоосын талаар мэдээллүүдийг өгч ажилласан ба үүнд эрчим хүчний хэмнэлттэй ухаалаг насоосын талаарх мэдээллийг мэргэжлийн сэтгүүл холбоодын веб хуудасуудаар түгээсэн. Үзэгслэн яармагт оролцож мэдээлэл хүргэх. Эрчим хүчний хэмнэлттэй ухаалаг насоос ба хэрэглээс сэдвт сургалт хэлэлцүүлгүүдийг тус зохион байгуулж ажиллалаа. Эрчим хүчний өндөр үр ашигтай халаалтын системийн технологийн мэдлэгтэй боловсон хүчин Монголд бэлтгэгдэх боломжтой болсон.
сургалтанд харьцуулсан бодит угсралтуудыг ашиглах боломжтой болсон. Түгээн дэлгэрүүлэгч багш боловсруулсан захим агуулгыг ашиглан инженер техникийн ажилтан нарт сургалт явуулснаар сургууль өөрийн орлогыг бий болох боломжийг бий болгох. Багш нар бодит угсралт дээр ажилласнаар бие даан сургалтын агуулгыг боловсруулсан ба сургалтын агуулга ялангуяа захим агуулга боловсруулах ур чадварт суралцсан. Бидний хамтын хэрэгжүүлсэн төсөл амжилттай хэрэгжиж, цаашид үргэлжлэн ашиглагдах олон сайн туршлага, жишгийг бий болгож, бодит үр дүн харуулах дадлагын газар дулааны шугамын шинжилгээг бий болголоо. Үүгээр зогсохгүй олон суралцагч болон багш нарыг бэлтгэж эхэлснээс гадна цаашлаж бэлтгэх бүрэн боломжтой ур чадвар мэдлэгтэй багш нар сургалтын агуулга бий болсон юм. Төр, хувийн хэвшил, бид хамтран сайхан ирээдүйн төлөө тулгамдж буй асуудлуудыг хамтдаа шийдвэрлэх бүрэн боломжтойг энэхүү төслийн үр дүн харуулж байна.